Анхудаа Монгол улсад аним нээлт хийх гэж байгаа тохиолдуулан админ Kimetsu no Yaiba анимыг бодон бэлтгэсэн байгаа. Энэхүү аним дээр хэрцгийлэл гардаг учраас 16-аас доош насны хүүхдүүд үзхийг хориглоно. Хэрвээ та 16-наас хүрээгүй бол манай бусад анимыг үзхийг зөвлөж байна. Нэх гой зөөлөн цас орсон өдөр Танжиро гэх нь айлын ууган хүүгэн ээж дүүнэрээгээ шинжлэр аж аргалтай байлгахын тулд тосгон руу нүүрсээ зарахаар явж буйгаар аним маань эхэлнэ. Тэдний гэрэн тосгоноос нилээн хол бараг уулан дээр тгий яж ичл автобус унаа байхгүй болохоор байнга л алхана. За манай Танжиро ч ирсэн зорилгоо биелүүлээд нүүрсээ бүгдийн зараад харих читэл тосгоны өвөө ийм орой явж болохгүй. Шөнөөрën цагаар хүн иддэг чөтгөр байгааг чи мэдчихэл байгаа сте. Даруулцалгүй манад хон гэлтийгдээ. Тэгэл маргааш нээж дунартаа баяртай мэдээд болох гэд гэртээ ортол цусанд будагдсан аимшиг түр зураг түүнийг өгтөж аваад цаа чин бүр шок. Яад гэвэл хүний засуудаг чөтгөр гэр бүлийнх нь бүх хүмүүсийг идсэн. Танжиро бүр нүдэндээ ч итгэхгүй. Бусдаас арай бүлийн байгаад өмнө Зукагаа өөрөл тосгон руу уйлал. Дүү минь тэсэрээ ахын чамайг заавал аварна гэл явж идэл. Гинэд дүүнийг сонирн болол ах руугаа дайраар шүдэнд нь соёо өнтер ургаал амар сая. Тэгэл Танжиро бүр уйлал Низука ах нь нэжтэй чи яагаад аам бэ гэдэр гэлтгсэж. Гинэд чөтгөрүүдийг ангуучилдаг Хашира Томиоко гиюгэлээ гой залуу гарч ирэл баримл. Дүүчин чөтгөр болсон байна. Хүнх хэрэгтэй. Хөөхий Танжиро гэр бүлийн бүгдийг алдсан байсан учраас ядаж охин дүүг нь бити алдаа. Тэр хүн идэггүй би гуйжин гэлтэгдээ. Тэгсэн манай Томиоко гиюу ч гэсэн ойлголоо. За ямар ч байсан чи яг одоо цагир уул руу яв. Тэнд очиод Урокодаки гэж хүн байгаа. Тэр хүндээ уулзах гэлтэгдээ. Тэгэл бүр хоол унтчихгүй ядраал арэ гэж тэр уулан дээр нь очивол Урокодаки сантаа уулзаад өөр тохиолдсон бүх үннээ хэлнэ. Тэгсэн тэр өвгөн за тэгвэл чи энэ уул руу гараад буцаа доошо хүрээд тэгээд чамайг шаваа болох хэсгийг шийдээ да. Гол нь өглөө болохоос өмнөр хэстэй шүү гэдэг. Тэгсэн Танжиро окей юухан байх вэ гэл тэгсэн нусаа газартаа нааж арай гэж өглөө болохын даван дээр ирээл. Энэ үеэс эхлээд түүний шав болоод бүтэн 1 жил 6 сар бэлтгэгдсэн эцэст чөтгөрийн ангууч болох эцсийн шалралтанд орохоор явдیں۔ Энэ бүх хичээл зүтгэл нь зөвхөн Низука дүүгийнхаа төлөө хийж байгаа гэхээр хайр юм аа. Эцсийн шалралтан дээр нилээд үеийг ангууч болох хүмүүс очсон. Би бирүүгээ муухай хараастай. Тэгэл нөгөө ойроо орол байжсэн ч нэ балер заван тарган 100 дамжаад хүн эдсэн гар Танжирог Урокодакигийн шавыг дэмэдчихэд би өмнө түүний бүх шавыг идсэн. Одоо чамайг бас зүйл дуусгаад идэнэ гэд боддоо. Одоо тайвлын юм даа гэсэн чи манай Танжиро. За миний өгшин байлоо. Чамд идүүлээд байж яадаг тийм дураараа юм гэж юу байдیں۔ Ингээл усан гадрууг цавчилтаа хийж ихний ялалт байгуулж байгаа. Энэ ууланд 7 хоног болсны дараа тийм олон дотроос хэдхэн багийн амьд гараад Мизуното гэх цолыг авч чөтгөрийн ангууч болно. Танжирог бэлтгэгдэж байх хугацаанд нь дүүн сэргүүн таал байсан чи түүнийг шалруултаас ирсэн өдөр сэрцэн тэр гурав чинь тэрвэрлдээл хөөхөн. Ингээд анхныхаа даалгаварч явна да. Энэ хэрэг юу? Шалруултанд тэнцэн сэлэмчин бүр өөрийн хэрээтэй бас тусгай хийцээр хийсэн ничрийн гих сэлэмтэй зөвхөн тэр сэлмээр чөтгөрүүдийг устгад юм байлээ. Энэ даалгавраас эхлээд энгийн чөтгөрүүд биш олон хувирдаг намгийн чөтгөрийг төвөггүй дөнгөжж байгаа. Даанч тэдгэр чөтгөрийн эдсэн хүмүүс ахин хизээч хүн болохгүй гэхээр харамсалтай. Эхний даалгавраа биелүүлээд дуусаагүй байтал шууд дараагийн даалгавар нь Токио руу яв гэж авдیں۔ Тэгэл тийш очив чинь түүмдүүжгэнсэн бомбуужгэнсэн газар. Танжиро бүр ёо ямар балаа их хүнтэй газар байдаг гэл аргагүй л дээ. Цаа чин аюу тайван намуухан газар амьдардаг байсан юм чи. Нэр манай Танжиро ер нь бүхий л юмны үнэрийг ялгах буцаад сэргийхтэй их сайн л да. Ямар сайндаа гэр бүлийнх нь хүмүүсийг эзэн чөтгөрийн үнэрийг цээжилсэн. Тэгсэн чи тэр үнэр нь гинэд үнэртэд бүр нүүр тулаад хөөш муусан бэндмэн нэтэр гал юм ярьжсэн чи гинэч жоохоо ааваа гэж авдیں۔ Тэр чөтгөрийг Токио дэрэг цаа музаан ч бүр хүний амьдралаар амьдрах гэд эхнэр хүүхэд эдэртэй болцсон үнэн дураараа тэхүү. Яаж яах тэр чөтгөр нь хамгийн хүчтэй болохоор одоохондоо манай Танжиро арай л тачихгүй л шууд ажиллахгүй зайлгуулна. За тэгэл байж итлнэ гой цэцэг хийвхаар болсон ихч. Мэдөө би бол эмч. Гэхдээ чөтгөрлөлтөө гэтэл эмч гэл гайхтал юм яриад тэгснэ Танжирогийн тэгж хүсэж байсан юм ин хийлээд чөтгөр болсон хүнийг буцаагаад хүн болох боломж байгаа. Би судалж байгаа болохоор чи Мусан Кабусучидээ орхон 12 Кизукинхийн цусны дээжээс надад олж өгөх хэрэгтэй гэдэг.
Мэдээж дүүгээ лаврж ивэл Танжиро боломжтой гэх юу ч их болохоор тгий гэл гоо ярилцал байж итл бид нар жоохондоо тоглодог байсан нэг гой хээх варта бөмбөг ирэл хам шал таацгүй бүр тэр байшинг сүлдгээд яагаад Танжирогийн гэрийнхнийг эзэн муусаан чинь ор ажилтдаг чөтгөрүүддээ Ханафуда эмэгтэй чөтгөрийн ангуучийн толгойг над дээр авчир гэд тушаал өгцөн. Тэгэл сонин бөмбөг шидэл дачгын тал муухай шулам шиг инээгээл нөгөөх нь болохоор нүүрэн дээр нүдээр гарын дээр ахаад нүдтэйдэхгүй. Баба тэр нүдээр зөндөө сумын явуулаад нилийн тэмцэж манай тал ялгүй л яах вэ? Ингээд Тамаяа сон Танжиро нар тусын мөрөө хөөцгөндөө нэрээ нөгөө хэдэд өгсөн хэрэг нь бас ярьдаг болохоор хаашаа ямар даалгавар биелүүлэх ёстойг нь байнга л хэлдэг. Тэгсэ чи анх шалгуурлалтан дээр үлдсэн 5 хүний нэг зэний зүг их шар устэй Шарков охин итэр найрц ихидээ аршлаа ихгүй эмхтэй хөхөд эргүүлээ явж идэв. За тэр ч яах вэ? Тэр хоёр хамт даалгавар биелүүлэхээр болсон чинь зэний зүг бүр хөөхөнч гэх юм уу? Үүний ядаргаатай байс игэл уйлал би яагаад байна гэл Танжиро бүр дүүчирсэн. Явж дотор байрлах 2 давхар байшин олоод байж идэл хөөхөн ах トゥ хоёр бүр айцсан гадаа байж идэв. Манай Танжиро сайхан сэтгэлтэй болохоор юу алсан яасан ийсэн гэл асуусаж ахын чөтгөр аваад энэ байшин л орцсон. Ядж байхад ах нь Мирачи тэр нь юу гэж аа гэхээр баг 90-100 хүн эзэнтэй ялгаагүй тийм хүчтэй цустай. Тэгэл байшин руу ороод ядаж тэр байшин байршлаа сольдог болохоор тэгээд тэр байршил өдөрдөг чөтгөртөө таарад тэр хоёр ч үгэнцэлцээ дайраа гэж чөтгөрийг үгүй хэлсэн ч гэсэн өрөвдөөстэй. Манай Танжиро ер нь чөтгөрөө алсан ч байнга л өвддөг юм дөө. Тэр дотор бас нэг сонин гахаан толгойтой ирнэ. Секси бэк нь гараад ирсэн тачманич гэх юм уу? Тэнэгч гэх юм уу? Иноскэ гэх гүргэр шартаа ууртаа гартаа таарад тэр нь бас сүүлчийн шалруултаас үлдсэн 5-1. Ингээд тэр байшинт аим урагдсан гимгүү олон хүмүүс болон чөтгөрүүдийг бүгдийг нь оршуулад бүгд амархаар болно. Манай гурын хавирын тэр нь хуураад нэлээ хүнд гэмтсэн. Тэгээл идэвхтлээ орон гэх газар Вистерия гэр бүлийн хисан амьд тэднийг бүрэн идэвхтлэн тусалж дэмжиж яж ижил Иноскэ мэн яг л тарцан шиг багаас ай матан дотор өссөн болохоор талархлын өгч баг хэлж мэдгүй. Зинэцүү бас тэнийг хэрнээ маар ухаантай чимээг маш сайн ялгаж мэддэг учраас Танжирогийн үүрээд яваад байгаа зүйлийг чөтгөр гэдгийг мэдсэн. Яагаад чөтгөртөө яваад атрал асуусаж чи Танжиро үннээ хэлсэн чи манай зинэцүү дурламттай юм болохоор хөөхн Изука дурлаа наач нөө. За. Ингээд дараагийн нэлийн хүн даалгавар руу явнаа. Тэр модон дотор Музаны 12 Кизукигийн нэг доод 5 Рюи гихч чөтгөр байгаа. Бас тэр нь гэр бүлтэй. Тэднийг Аасны тор энтрээр удирдаал манайхан бүр ялагдчихсан юм чи. Ааз гэр бүлийн ээж чөтгөр нь Аасны шүлсээр бүр манай талын хүмүүсийг удирдаал өөртөө нь алуулж энтэр муухай. Яг тэр үед Танжиро Иноскэ хоёр айгүй гоё арга болол бараг л ялж хахад Рюи ээж дээр ирсэн. Ишчаавста. Им чадахгүй байна уу? Таныг чадахгүй бол аавд хэлнэ окей. Энэ төр бүр амар гэр бүлийн хүчрхийлэлтэй тэг. Угаасаа тийм хэцүү нөхцөл байдалтайсэн болохоор ээж алсан Танжиро давлуулж явахдаа баг баярлаад байгаа юм шүү. Ингээл тал тишээ тарцгаагаал Иноскэ аав алцтай тулдаал үнэхээр чадахын даван дээр хашира Томиоко гиүү ирж авраал. Иноскэ бүрхөө надаас мундаг хүн байд юм бэ ч байлгүй л яах вэ цаабаа минь. Манай уйлангаа зинэцүү бүр уйлал яваад идэв. Үйлж яваа Изукагаа бодол зоригжол ээжидэл. За яаггүй тэр аалцсан тазуулаад 30 минутын дотор чи аалц болно мэдөө. Одоо уйлаад явах вэ гэл нэг зав аалцсан хүлтэй хүн толгойтой Рюгийн ах нь хэлж байгаа юм да. Цаа чин тэгээд уйлж байгаа зоригжол ялт байгуулал өөрөө чат хийдیں۔ За тоглосон. Чөтгөрийн ангууч корпсын Шинобу Кочо гэлээ царайлаг ивч цаадгаж аварч байгаа. Одоо юу түүнийг ч хоёр л үлдсэн. Игчтэн манай эрвэхийн хөөх игч найз нь чамааг алахгүй. Хоёлаа айгуу гой найз болъё л доо гэж инээж байгаа л дуусгачлгүй яах вэ? Тэгээ ядч гайтай юм шиг манай Танжиро Рютэй таараад чи болмоо гачин хүүгийн бацаа чи гэр бүл гэж мэдгүй штэ эдэр гэж уурыг хүргээд Танжиро яаж гिचгээд бүр үнэхээр дийлэхгүй. Дээр нь Изука дүүг нь алцлаад муухай аалсны тор шиг юмараа зүсэж хүмүүсэд айгуу хэрцгий нөхрөөд хийж агаад. Гэхдээ Танжиро дүүгээ авах гэж их үзнэ. Азар яг энэ үед хашира Томиоко гів ирээд 11-р амьсгал гэл ганцхан хэлэл бай. Үнэн хөл хүчтэй гоё ах шүү. Ингээ ажитлан Изукаг чөтгөр гэдгийг чөтгөрийн ангуучийн корпусын эзэнтэн Кагая мэдсэн. Хоёуланг нь өтөр түргэ авчруулаад байж идэл чөтгөрийн ангуучтай ирлэг шилдэг хашираа нар цугалцсан. Зарим нь шууд дүүтэй наадаж алж ил да. Худалж бацаан чөтгөр өөрчөө чөтгөртөө тулдаад гээл дүүг нь бүр тамалж байгаа юм чинь. Тэгэл эзэнт нь тэгсэ чин Танжирог бүр анх бэлтгэжсэн Урокотагийн гой хуучин шилдэг хашираа байж байгаад
тэтгэвртэй гарсан юм байлээ. Дээр нь Хашира Томиокогийн юу хоёр өөрөө амьсаа тэнцлэн байж Низуко Танжиро хоёрыг цагаад гаж Низуко бол чөтгөр болсон ч 2 жилийн турш хизээч хүн идээгүй. Харин идэх юм бол хатуу хариуцлах хүлээнэ гэж захиа авалцсан. Бүр үнэн уярмаар ямар ч холбоогоо хоёр хүнийг тэгж их хайрлаж хамгаалж идэг. Яг энэ үед Хашира Шиназугава бүр итгэхгүй өөрийгөө зүсэл шууд мачи. Тэгвэл яг хүн итгэхгүй байлаа юу? Одоо чи энийг уулда харъя гэл хөөх Низуког нь хүчлээд цаа чи бүр юун цус энтер уухны хөөхн цаашаа харалцсан өшчихөж байгаа. Танжиро бүр баярлал. Низуко бид хоёр мусааныг заавал алнаа эзэнтийн энтер гэсэж. За одоо ингэж хөөж болохгүй шүү. Эхлээд 12 Кизукиг нь дуусгая за гэл амын таглаж байгаа. Ингээд манай хоёр аваа цагаат хөтал нилээнж бэртэж гинсэн болохоор Шинобуг очоо имжлэхэр болтыг. Биеэ тэнгэрсний дараа Танжиро маш их бэлтгэл хийж бүрэн төвлөрсөн амьсгал гих чадварыг эзэншиж сурахын тулд шүн өдөргүй унтчихтай хүртэл энэ хүмүүсээр нүдүүлэн байж бэлтгэгдэнэ. Энэ охинд цаачин бас жоохон хандтай юм шиг байгаамаа. Энэ охин чи эцсийн шалгаруултаас амьд гарсан цоор ганц эмэгтэй. Ингээд бүх зүйлээ сурсныхаа дараа Иноске Зинизу хоёр залхуу найзуудаа зааж өгöd бүр хөөрхөн найзууд шүү. Бэлтгэлч дуусч тэд дараагийн даалгавраа аваад мөнхийн галт хэргийг зээрдэв. Яг энэ үед муусаа хороо найруулсан эмэгтэй дүрийн төрт орцсон тэхүү харалтаа. Окей. Тэснэр юу өгцөн? Та нар бүр нэг арчаагүй маа. Ганц муу бандыг алчиж чадахгүй байна уу? Чадахгүй бол та нар надад хэрэггүй шүү гэл доор ажилтдаг чөтгөрүүдээ нэг нэгээр нь зүүл тусч юм чинь. Тэгснээ доод цар эм үг үлдээснэ. Сүүл чи үгээ хэл энэ. Нөгөөх нь үнэн пялдагдахгүй. Та бол их гоё хүн. Хамгийн сүүлд намайг алгах чаад баярлаа. Таны гарт хүн гэдэг бол нийт төрийн хэрэг энэ төр бүр үхтэй хүртэл ингэж пялдагдаж болох уу? Тэгсээ чи юу өгөх? Шууд кок аваад хөгшнээсээ өгөөл. За эм юм минь. Тэр эмэгтэй цабааныг л алгаадах плиз гэл мөнхийн галт хэрэг рүү явуултыг. Ингээд 26 ангитай аним маань эхний бүлгэнд дуусж байгаа. 11 сарын 21-нд нээлттэй хийж байгаа мэдсэн листээ тэр аним чин үүний үргэлжлэн штэ үзээрэй за. За тэгээд дахиад өөр ямар аним яриулмаар байна хэлээд байгаарай.